бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видеогоор би хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлтийг татрын алба руу хэрхэн илгээдэг юм бэ гэдэг зааварчилгаа хүргэх гэж байна. За үүний өмнө би хэлбэршүүлсэн горим гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг бахан тайлбарлая гэж бодлоо. За тэгэхээр тухайн жилийн нийт борлуулалтын орлогынхоо 1%-аар тооцоод орлогын албан татвараа төлөе үү, тайлгнаа гэдэг хүсэлтийг өөрөөр хэлбэл хэлбэршүүлсэн горимоор татврын тайлангаа илгээхээ гэж тайлбарлаад байгаа. Мөн өөрөөр тайлбарлах юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар маань тухайн жилийн нийт борлуулалтын орлогоос баримтаар нотлогдсон нийт тухайн орлогыг олготой холбоотой гарсан зарлуудаа хасаад ашигийнх нь 10%-аар тооцож татвар төлж тайлгнадаг болвол хэлбэршүүлсэн горимоор болохоор би ямар нэгэн баримт бүрдүүлэхгүй, баримт зардлаар нотлохгүй гэхээр нийт олсон орлогынхоо шууд 1%-аар татвараа төлөё, тайлгнаа л гэдэг ийм хүсэлт байгаа гэсэн үг. За энэ 1%-аар тооцож тайлгнаад татвар төлөхөд хэдэн шаардлагууд байгаа. Эхний шаардлага нь болохоор таны өмнөх жилийн борлуулалтын орлого чинь 50 саяас бага байх ёстой. Өөрөөр хэлбэл 25 онд хэлбэршүүлсэн горим илгээх гэж байлаа гэж бодоход 24 оны чинь нийт борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрээгүй байх ёстой гэсэн үг. За хоёрдугаарт та нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч буюу нөөц төлөгчөөр бүртгүүлгүй байх ёстой. За гуравдугаарт болохоор өмнөх жилийн татврын тайлангууд чинь баталгаажчихсан байх ёстой. Өөрөөр хэлбэл 24 оны татврын тайлангууд чинь татвар руу илгээгдчихсэн татврын албаас хүлээгээд авчихсан ийм төлөвтэй байх ёстой гэсэн үг. За дөрөвдүгээрт болохоор татврын жилийн 3 дугаар улиралд багтаагаад хүсэлтээ гаргах ёстой. Өөрөөр хэлбэл 9 сарын 30-ны дотор багтааж хэлбэршүүлсэн хүсэлтээ илгээх ёстой гэсэн үг. За 5 дугаарт болохоор хэлбэршүүлсэн горимд өмнө нь ямар нэгэн бүртгэлгүй байх ёстой гэсэн ийм үндсэн 5 шаардлагыг хангасан хүмүүс болон хуулийн этгээдүүд маань хэлбэршүүлсэн горим ашиглах хэрэгтэй болно гэсэн үг нэ. За ингээд хэрхэн энэ хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлтийг илгээдэг юм бэ гэдгийг тайлбарлая. За e-tax цэг эмтээ цэг имэйл үгээ горим хүсэлт илгээгч байгаа хувь хүн юм уу тийм ээ, хуулийн этгээд юм уу нэвтрээд тэр бүртгэлээрээ орсон байх ёстой гэсэн үг. За орсны дараагаар дээрээсээ 3 дахь буюу энэ хүсэлт гэсэн зэс рүү орно. Хүсэлтээр орсны дараагаар хүсэлт гаргах болон хүсэлтийн төв гэсэн хоёр хэсэг харагдана. Үүнийг хүсэлт гаргах гэдэг дээр дараад за татврын тайлантай холбоотой гэснийг сонгоно. Зүгээр энэ цэнхэр дээрээ дарахаар л ингээд доошоо ямар ямар хүсэлтүүд байгаа бэ гэдгүүд нь гараад ирнэ гэсэн үг. За энэний дараагаар дээрээсээ энэ дөрөвдүгээр хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт гэсэн үүнийг сонгож өгнө гэсэн үг. За энийг сонгоод ямар тохиолдолд хэлбэршүүлсэн горимоос таныг хасч болох юм бэ гэдэг тайлбаруудыг хүргээд та энэ дээр бүдүүн дээр нь зөвшөөрөл дарах хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ доор дурдсан хоёр нөхцөл үүсэх юм бол таныг та энэ горимоос хасагдсан шүү гэдгийг хэлбэршүүлсэн горимоор тайлгнах боломжгүй болно шүү гэдгийг бичиж өгсөн байна. За ашиг малтмал хайгуултай холбоотой үйл ажиллагаа эрхлээд эхлэх юм бол газрын дэстэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг борлуулах, холборлох, шатгуун импортлох тийм ээ, ийм тохиолдолд энэ хэлбэршүүлсэн горимоос хасагдсан шүү гэж сануулж байна гэсэн үг. Тэгээ би гурыг гуруулангийн окей зөвшөөрч байна гэд дараад өгнө гэсэн үг. За тэгэнгүүт хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлтийн маань маягт гараад ирнэ. За энэ хэсэг бол түрүүний миний тайлбарласан шаардлагуудыг үндсэндээ танилцуулсан байгаа гэсэн үг. За хэрвээ тухайн шаардлагуудыг тухайн горим ашиглах үед биелүүлж байгаад мэдээж яг 50 сая төгрөг чинь борлуулалтын босгоод аваад эхлэх юм бол ажлын 10 хоногтой багтаад харьяа татврынхаа алтанд очиж хүсэлтээ өгөөд ингээд хэлбэршүүлсэн горимоос ингээд цэцлүүлээрэ гэдэг тайлбарыг бас ингээд хүргэж байна, харуулж байна гэсэн үг. За хүсэлт рүүгээ орохоор энэ татвар төлөгчийн мэдээлэл хэсэгтэр байгаа миний оруулж өгсөн мэдээллүүд энэ дээр ингээд бүрэн гарч ирнэ гэсэн үг. За хүмүүсийн утасны дугаар хэсгийг айгүйх анхаарахгүйгээр орхидог. Энэ хэсэг маань ер нь бол хамгийн чухал. Хэрвээ та өөрийнхөө ашигладаг дугаараар ч юм уу те энэ дээр утасны дугаараар ч бүртгэл авах юм бол бүртгэлээс рүү ороод засах хэрэгтэй. Ягаад тэгэхээр татвартай холбоотой бүхэл мэдээлэл тийм ээ. За магадгүй хүсэлттэй холбоотой асуумж байдаг юм уу, татрын байцаагч өөртөө ч холбогдох гол зүйл бол энэ утас гэсэн хэсгээр тэмдэглэгдсэн хэсэг учраас энийг заавалчгүй өөрийнхөө ойрхон байдаг өөр ашиглах боломжтой утсаа тавьвал илүү зүгээр байдаг. За энэ дээр
бид нарын бөглөг үндсэндээ ганцхан зүйл байгаа нь тайлбар хэсгийг л бөглөчөд ерөөдөө болох юм. За би шаардлагуудыг хангасан тул юу гэдэг хэлбэршүүлсэн горимоор тайлбарлахыг хүсэлтэй байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар би хэлбэршүүлсэн горим ашигламаар байна. Би энэгээр тайлангаа өгөөд дотроо төлж болно гэсэн хүсэлтийг биччихэд болно гэсэн үг. За ямар нэгэн байдлаар файл авсаргаад авах нэг шаардлагагүй. Үнэхээр одоо юу гэдгийг татрын албанаас хэрвээ одоо шаардлагатай юм баримтууд надад өгөө гэд холбогдох юм бол нэмээд өгч болно гэсэн. Тэрнээс зүгээр хэлбэршүүлсэн горим илгээгч байгаа тохиолдолд одоо өмнөх шаардлагуудын татрын байцаагч нар хянж үзээд энэ хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн үг байхгүй юу? За би иргэнээр илгээж байгаа учраас надад дээр ямар нэгэн байдлаар тон гар үсэг нэмэлтээр шаардахгүй байгаа. За хэрвээ одоо хуулийн этгээд дээр үүсэж байгаа бол энэ дээр тон гар үсэг дуудах хэсэг байгаа. Тон гар үсгээ дуудаад хажууд нь тон гар үсгийн нууц кодыг оруулж өгөөд илгээх дарангууд хүсэлт маань илгээгдчихнэ гэсэн үг. За иргэний хувьд бол тон гар үсэг гэж байхгүй учраас зүгээр шууд илгээхээ дараад хүсэлт илгээчихнэ гэсэн үг. За илгээх дарсны дараагаар баруун дэд булан дээр болохоор одоо хүсэлт амжилттай илгээглээ гэсэн хэсэг гарч ирнэ. Одоо ямар нэгэн байдлаар алдаа гарлаа ч юм уу да зарим үсгийг дутуу бүгэлдсэн байж гэдэг юм уу те. Ийм байх юм бол дахиад ихнээс нь хин эсвэл буруу байгаа хэсгийг хаана очиж засах уу гэдгээ сонгоно гэсэн үг. За энэ дээр миний 23 дугаар хороод байна. Одоо энэ алдаа заагдах байх. За тэгэхээр ер нь бол ингээ бүх хэсгүүд нь бүглэгдэх ёстой гэсэн үг шүү. За тэгээд илгээх дарангууд хүсэлт маань явчихна. За би өмнөх өчигдөр хүсэлтээ илгээсэн учраас би илгээх дахиж дарах шаардлагагүй. За тэгээд бид нар хүсэлтээ хэрхэн хянах юм бэ гэхээр хүсэлтийн түүх гэж байгаа. Сайн бид хэдүүлээ хүсэлт гээд хүсэлт гаргах гэж болж хүсэлтээ гаргасан бол за хүсэлтийн явцаа шалгахад бол хүсэлтийн түүхээр орж шалгана. За би өчигдөр 9 сарын 24-ний өдөр илгээсэн. За миний хүсэлт бол илгээсэн төлөвтэйгээр хിവэрэ байна гэсэн үг. Энэ дээр ямар нэгэн байдлаар одоо татрын байцаагч хинж байна гэдэг юм уу те татрын байцаагч нөгөө алдны дараагаар руугаа шилжүүлсэн гэсэн төлөвтэй болдог эсвэл хүсэлт зөвшөөрсөн гэсэн хэсэг болно гэсэн үг. Ер нь бол яг энийг нэг байн байгаар шалгаад авахгүйгээр утасны мессеж ирчдэг. Тэний хүсэлтийн хариу шийдвэрлэгдлээ ч гэдэг юм уу те татгалцлаа ч гэдэг юм иймэрхүү байдлаар мессеж ирнэ. За тухайн үед бол ороод хүсэлтийнхаа түүх рүү оронгууд ингээд миний төлөв ямархуу байгаа бэ гэдэг ингээ харагдана гэсэн үг. За би эдний өдөр илгээсэн, эдний өдөр татрын байцаагч харсан, эдний өдөр одоо зөвшөөрсөн ч гэдэг юм уу те ингээ бүгд харагдана гэсэн үг. За ингээд хэлбэршүүлсэн хүсэлтээ илгээгээд 2 сарын эх жилийнхаа тийм ээ 2 сарын 10-ны дотор орлогын дотроо тайлгнахдаа 1% нийт орлогынхоо 1% дотроо төлөх юм боломжийг энэ хэлбэршүүлсэн горим маань та бүхэнд өгч байгаа. Тэгээд нэлийн дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ. Яагаад гэх юм бол одоо нэг бүрээр нь дуурайж ингэж араас нь хөөж хийх хүмүүс ч ил байгаа. Тэгээд заримуд нь бол мэдээж миний энэ видеог бол айлч дөрөв мэддэг ч хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол мэдгүй өөрөө дуурайгаа дагаад хийгээсэй гэдэг үгнээс оруулж байгаа учраас ер нь бол нэлийн дэлгэрэнгүй ялангуяа хүсэлт гаргах процесс бол нэлээд удаан тайлбарлалаа гэж үзэж байна. Тэгээд миний видеог үзсэн та бүхэнд маш их баярлалаа. За хэрвээ хүсвэл миний YouTube channel-ыг дагаарай. Тэгээд цаашдаа бол дандаа юм татвартай холбоотой, санхүү бүртгэлтэй холбоотой эсвэл чинээр гарч байгаа хуультай холбоотой ч юм уу те хуулийн эсвэл ямар хууль нь ямар зүйлүүд дотроо багтаасан байдаг юм бэ гэдэг бичсэн тайлбаруудыг оруулдаг ч юм уу иймэрхүү байдлаар видео хийхээр бодож байгаа. Тэгээд мөн дээрэс нь би Грэт Нэгтлэнгийн үйлчлэгээ үзүүлэлттэй хувийн компанитай. Тэгэхээр хэрвээ манай компаниар үйлчлүүлэхийг хүсэх юм бол за түрүүн хүсэлтэн дээр гарч байгаа миний дугаараар холбогдож болно. Мөн энэ бичлэгийнхаа дорс тэгдэл хэсэгт магадгүй надтай холбогдлох талаараа мэдээлэл өгөх юм бол би та бүхэнтэй холбогдоход бүрэн нээлттэй байгаа шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа.